Би бол одоо 20 жил стратеги судлаад тэгээд стратеги арга зүй гэд гаргацсан. Сая энэ оны 3 сард тэгээд стратегийн лекц гэд сая 6 сард гаргацсан. Тэрийгээ бас олон нийтэд бас төлөвлөх гэж байна ойрын хугацаанд. Тэгээд 1000 хүнтэй ийм лекц зохион байгуулж байгаа. За энийгээ бол мэдээ сошиал медиагаар дамжуулаад хүргэнэ. Гэхдээ энэ бол нэг л хүний үйлдэл шүү дээ. Тэгээд энэ дээр бол өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр энийг одоо манай топ CEO нар за энэ улс төрчид гэдэг юм уу, төрийн хар хүмүүс, за тань шиг одоо энэ хэвлэл мэдээлэл сэтгүүл зүй, за манай шинжлэх ухааны академи эрдэмтэн профессорууд бүгд ингээд нэг үндэсний хилэлцүүлэг хийгээд зөв байна гэвэл бид нар одоо улс орныг манлайлж байгаа тэр бүлэг бүлгийн сэхэтнүүд ингээд нийлээд мөр мөрөө зэрэгцээд нэгэн ах トゥ мэттэй энэ үр хүүхдээ бодоод өнөөдөр би энийхээ эгог хойш нь хаяа л та. Би ойлгож байна. Одоо Мойсийн профессор, санхүүгийн профессор хоёр өрсөлдөх гээд байна. Ойлгож байна. Гэтэл энэ хоёрын өрсөлдөөний цаана энэ үндэсний заяа гэдэг асуудал яригч. Тэгэхээр энэ өрсөлдөөнөө нэг удаа хойш нь тавиад улс үндэстнийхээ төлөө мөр зэрэгцээд урагшаалах хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид нар ард түмэн бол одоо биднийг даахад бэлэн байна. Ард түмэн бол залхлаа. Ядуу байхаас, дэлхийн хойно байхаас, ямар нэг юм дутуу байхаас үнэхээр залхаж байна. Энэ бол одоо хаанч явсан би хүмүүстэй уулзаж харахад бүгд хэлж байна. Залхаж байна. Одоо нэг амьд яваа насандаа нэг улс орноо нэг нар өөд харахыг үзчихэд ингээд нүдэн морь байна л гэж ирж байна. Тэгэхээр энэ нэг профессорууд, докторууд, энэ эрдэмтэд, сайдууд, дарга нар, CEO нар те энэ эгогоо нэг жоо хойш тавьчмаар. Тэгээ улс орноо нэг хармаар байна. Үндэснийхээ ард түмнийхээ өмнө энэ одоо 3000 жилийн түүхтэй үндэсний өмнө хүлээс үүрэг хариуцлага 1 минут ч болсон. Ухамсармаар байна. Хувийн энэ одоо ирэх ашиг одоо эрдэм юу эд баялагын араас одоо хүн хатан 35 жил явсан түр зур болмоор байна шүү дээ. Шуналт хязгаар үгүй юм байна. Гэтэ хүн өөрийнхөө одоо бодлоор хязгаарлаж болно шүү. Ийм л юм өсөж байгаа. Тэгэх юм бол бид нар стратегч болж болно, сэргээж болно. Бид нар тэр ген байгаа, тэр уламжлал нүүдэлчин соёл байгаа.